Сайн бацхан өрхөн үзэгчдээ та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Нээлттэй ярилцлага нэвтрүүлгийн ээлжил дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн зочноор Орон сайхан кино, Дангина Орон сайхан киноны продюсер Долгион хүрэлцэн ирсэн байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. За ямар ч байсан киноны нээлттэй хийсэнд баяр хүргэе. Таны энэ киноны яг эхлэлтийг би сонсомоор байна. Нэр нь аягүй сонин содон нэртэй. Яаж одоо энэ киноны одоо энэ нэрийг эхлээд өгсөн бэ? За нийт телевиз үзэгчтэй болон чамд энэ өдрийн мэндийг хүргэе. За Дангина гэд нэрнийг бодоод үзэхээр шууд бурят нэр сонсогдож байгаа. Ерөнхийдөө монголчууд маань бол аль үшээ мэдээд эхэлсэн байгаа. За Дангина уран бүтээл бол 2022 онд анх санааг нь гаргаад 22 оны 7 сарын 25-нд яг санаж байна. Бид нэр Улаанбаатар хотоос монголчуудын тархан суурьшсан дадал бурятуудын мандны төлхөө суурьшсан дадал нутагт бид нар киногоо авсан байгаа. За мэдээж олон одоо уран бүтээлчд оролцсон байгаа. Бараг 600 гаруй масс оролцсон гэж бас олон тоотой уран бүтээл гарсан байна. Тэгээд гадаадын бас уран бүтээлчд байгаа. Ер нь бол кастингийн талаар гоё яриач. Ерөнхийдөө энэ кино маань бурят улсын засгийн газраас бас дэмжлэг үзүүлж бид нар ингээд кино хийх гэж байна гэдэг талаар ярилцсан байгаа. Тэгээ бурятын засгийн газраас дэмжиж Бурдрам буюу бурятын драмын театрын жүжигчд маань оролцсон байгаа. Ерөнхийдөө товчхон дурдах юм бол бүх Оросын холбооны улсын ардын жүжигчин, бүх Оросын холбооны улсын гавьяатууд, бурятын ардын жүжигчид, мөн залуу жүжигчид гэдэг ингээд 7 хүний бүрэлдэхүүнтэй бурятын кастинг бол тэгж хийсэн байгаа. Монголоос бол манай ардын жүжигчд байна. Соёлын тэргүүний ажилтан, гавьяат, залуу жүжигчд байна. Түрүүн сая хэллээ л дээ одоо 500 гаруй мастай гэдэг. Ерөнхийдөө болохоор нэг 700 гаруй тэр одоо байлдааны үе дээр бол яг бүхэл бүтэн цэргийн ангиуд нэг анги биш нэлээ хэдэн нэг бүсийн хэмжээний цэргийн ангийн байлдагчид нар бас манай кинонд тусалцаа үзүүлж оролцсон байгаа. За мөн кино үзсэн хүмүүс бол мэдэндээ энэ бол график ороогүй байна гэдэг кино дуусахад нөгөө тойрон бүжгэлж байгаа хэсэг дээр бол Хинтээ аймгийн засаг даргын тамгын газраас тусалцаа үзүүлээд 3,000 хүмүүсийг бид нар маасанд цуглуулж бүжиглүүлсэн байгаа. Гайхалтай. За тэгээд мэдээж одоо гол дүр аюул сонирхолтой кастинг болсон. За тэгээд одоо дэлхийд танигдсан тий одоо физиклэш гол одоо Баатар одоо логочор байна. Яаж логочортой яаж холбогдож ер нь анхнаас нь энэ жүжигт яг энэ кинонд таарна гэж бас тэрийн санаа юм хин болсон л. Ерөнхийдөө лавгочрыг манай UBS телевиз чинь цаг үетэйгээр нийлүүлээд маш олон төрлийн залуучуудыг дэмжих шоунууд хийдэг. Тэрний нэг болох To Be or Not to Be театрчсан шоуны шүүгчээр ажиллах гад лавгочр маань орж ирсэн байсан. Тэгээ бид нэр тэр үед яг киноны гол дүрийн пробыг хийгээд ичсэн. Тэр чинь одоогоос 4 жилийн мараг өмнө болж байгаа. 2022 оны 100 гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр үед ягаад ер нь яг кастинг хийж яхад манай телевизийн ерөнхий найруулагч ерөнхий редактор бид ярилцаа сууж ирсэн. Хөөш энэ ер нь яад юм бэ гэд киноны тухай яриад байжсэн чинь ер нь айгуу дайггүй штэ бид нар нөө проп хийгээд бас үдсээ шүүгчээр ажиллуулах гэдгээд юу яагаад тэгж ярилцаад анх лавгочрыг би санал тавьж авч ясан. Тэгээд түүнээс хойш Physical Asia гэдэг дэлхийн хэмжээний од улсанд бас мөн баяртай байгаа. Тэгэхээр одоо продюсерд баяр хүрмээр мэдээж одоо продюсерийн нэг тийм мэдрэмж нэг тарган мэдрэмж нь амар сайн ажилласан байна гэж би тэрэн дээр харж байгаа байхгүй. Яг бол хин мэдүүд одоо лавгочор бол мэдээж мундаг уран бүтээлч гэж уусаа монголчууд мэднэ. Гэхдээ ингээд ийм дэлхийн хэмжээний од болчоод тэгээд дэлхийн хэмжээний од нь ингээд энэ кинонд бас тоглож байгаа. Тэгээд гол дүрийн одоо бүтээж байгаа гэж бас яг продюсерийн яг торгон мэдрэмж нь харагдсан гэж хэлж байгаа. Тэгээ ерөнхийдөө яг энэ болгон чинь манай телевизийн лач гавьяа тэгэл одоо яг энэ яриа ярьсан дээрээс ингээд үзэх юм бол юу байгаа л да. Мишель гэдэг дууч охин байна. Манай киноны бас дууг дуулсан. Саяхан Silky Star гэдэг олон улсын бас том охин наадмын Гран-при шагналыг аваад Монголдо бас дэлхийн хүн болоод ороод ирсэн. Тэгээ энэ болгон чинь одоо ингээд ярих юм бол Мишель бол нөгөө манай телевизээс зохион байгуулж явуулдаг наадмын Universe Best Songs наадмын шилдэг оролцогч шүү дээ.
USB Song за тэгээд My Voice show-ны бас одоо шилдэг оролцогчд тийм. Тэгэхээр EBS Delete мэдээж киногаа хийхдээ бас урт хугацаанд хийдэг, удаан гоё чанартай хийдэг. Би бол тэрийг хараад аягүй бас баярдаг байхгүй. Сүүлийн чинь кинонууд аягүй огцон хурдан нэг сарын дотор хийгээл монтаж нь бараг 2 өдрийн дотор хийгдэл бараг гараад байдаг гэж харагдаад байхгүй. Тэгэхээр EBS Delete за ялангуяа ийм бас сэтгэвтэй гоё түүхтэй тийм кинонд хийдэг бас маш их баяртай байна. Үзэгчд сэтгэлүүд нь ямар хөө вэ? Ерөнхийдөө яг киног маань үзсэн усудаас бол сонсоход ямар ч байсан таалагдлаа гэж ерөнхийдөө 180% хэлж байгаа. Мэдээж аливаа уран бүтээл шүүмж сэтгэлдэлгүйгээр явахгүй. Зарим нь бас ийм байгаагүй, тийм байгаагүй гэж хэлж байгаа. Гэхдээ тэр нь болохоор юу юм гэхээр бид нар бол бас энэ бол нэгдүгээрт түүх биш ээ. Эпик буюу туйлсын жанра. Мэдээж уран бүтээл гэдэг чинь ямар нэгэн сонирхолтой үйл явдлыг нэмж оруулж зохиомл түүхээ. Гэхдээ түүх бишээ гэд бид нар ор үндэсгүй авчирч тавиагүй. Киногоо хийхээс өмнө киноныхоо зохиолчтой би Монголын Бориадууд түрүүн хэлсэн тархан суурсан Хинтээ аймгийн Дадал сум, Батширээд, Биндэр гэдэг ингээ 3 Бориад сум байдаг. Энэ 3 сумдаар бид нар ажиллаж зохиолынхоо судалгааг бол хийсэн. Мөн Оросын Бориад Дулаан дотроо очиж бид нар нэлээх судалгаа хийсний үндсэн дээр хийгдсэн болохоор яг тэр ахуйн талаасаа ирж байгаа шүүмж бол харьцангуй гайгүй. Ер нь бидний өмнөх бүтээлүүд ч гэсэн судалгаан дээр маш их цагийг зарцуулдаг болохоор харьцангуй гайгүй. Мэдээж уран бүтээл юм чинь тухайн үед хүн лэмчээ альва уран бүтээл дээр алдаа гарсныг бол үүсэхгүй. Тэрийгэ хүлээн зөвшөөрж байгаа. За кино айгу урт хугацаанд хийгдсэн. Ягаад ийм урт хугацаанд 4 үлрэлийн одоо зураг авалтаа болоод тэгдэг өө. Ер нь бол ийм урт хугацааны кинонд нь бас мэдээж санхүү дээр айгу хэцүү байдаг бах тий. Тэрэн дээр нь бас ямар гой одоо байгууллагууд хамтарч ажилласан байна. За ерөнхийдөө бол би чинь гүйцэтгэх продюсераар ажилласан. Миний дээр чинь Монгол Улсын төрийн шагналт, төрийн сойрхолт, урлагийн гавьяа цэцгэлтэн балхчуу гээд захирал маань ерөнхий продюсераар ажилласан. Тэр хүнд чинь бол одоо ерөнхийдөө урлагийн гэдэг юм уу бүхэл өгөгдөл байдаг. Тэр үүднээсээ яг залуу хүний хувьд ярахад за энэ бол одоо кино уран бүтээл болчлоо гэд ингээд киногоо тавих гэтэл энэ болохгүй. Бид нарын насны хүмүүс одоо ингэж л үлдээж өв соёлоо тээх гэдэг үүднээс энэ зураг худлаа байна гэд ахаад нөгөө авсан сценийг ахиж авахулах. Тэр нь бол мэдээж коммерцкий буюу эдийн засгийн айгүй асар их алдагдaltaй гэдэг юм уу. Ахаад нэг өвлийг одоо намар тийм асуудал яригдчихэж байгаа байхгүй. Тэгээ яг өвлөө хүлээх хэрэгтэй болно. Тэгэл тэр болгоныг ахиж авна гэдэг юм уу. Яг ингээд бодохоор энэ бол яг цэвэр уран бүтээлийн маш өндөр юун дээр шүүлтүүрээр ороод тэгж удаж байгаа шалтгаанууд байна. Мэдээж одоо уран бүтээлийг бол би өөрийнхөө хүүхчиг хүлээж авч үздэг. Тэгээд сайн муу сайхан муухатаа бүхэл тэр алдаа оноо цаашаал магтаал над дээр ирдэг болохоор маш онцгой анхаарсан. Тэгээд түрүүн чи хэллээ. 4 үйлрэл харуулхад л 2 жил болчихдөг шүү дээ. Харин тийм ээ тий. Тэгээд за нэг сцен таалагдсангүй гэдэг дахиад дүүлэх хүлээх нь ялчгүй аюу хэцүү юм байна. Тэгэхээр жүжигчтэй ажиллах хэцүү байсан нь одоо мэдээж гавьяатууд байсан. За тэгээд лав ажиллах. Лээд бол ер нь их сүрдэжээсээ юу хийж вэ гэж бодох шиг те. Тэгээд яалтчгүй Орос школ гэж одоо юу гэдэг сургалт гэх юм уу те. Бориадууд маань яг Орос тоглолтын дээр бол ийм Орос школтой байсан. Цагийг яг баримталдаг. Манайхан чинь бас хэцүү штэ. Мотор дуурах гал ингээд байдаг. Тэд нартай бараг шахагдаад гэдэг юм. Хаавч гэхдээ би өөрөө хальт мулт орсэлтэй. Тийм болохоор харьцангуй тэр Монгол уран бүтээлчд, Орос уран бүтээлчтэй, Бориад уран бүтээлчтэйхаа гүүрэн олж ажилласан болохоор харьцангуй гайгүй байсан. Мэдээж эхний нэг сар бол жоохон өндөрлөлтэй байсан. Хэл ярианаас авахуулаад тэгээд яг нөгөө бүрэн зохиол орчуулагдсан байсан боловч бас яг нөгөө газар дээрээ кино уран бүтээл дээр одоо юу гэдэг импровизацаар гэдэг юм ингээд жоохон өөрчлөлтүүд орох хэрэг болно. Тэрийг дандаа тэгээд синхрон оруулна. Жүжигчдийн хувьд ч миний хувьд ч гэсэн айгу челленж юм байсан ингээд. Зөө. Одоо тэгээд Монголд гарч байгаа. За тэгээд өөр одоо мэдээж улаауд Орос даяар гарах магадлал бага багтай. Тэгээ энэ киног ерөөхдөө би түрүү хэлсэн. Бориадын холбооны улсын
те бүрээ те ерөнхийлөгч Алексей Самбуевд Цэдэновын дэмжлэг үзүүлсэн. За тэр нь ямар дэмжлэг гэхээр одоо кастинг дээр хамтарч ажиллахаас эхлүүлээд энэ киног одоо бид нар Оросын холбооны Бурят улсын нэгэн студи дээр дуу оруулалтыг хийгээд ерөнхийдөө дуусж байгаа тэр болгон зардал мөнгө шийдэх гээд ерөнхийдөө Оросын холбооны улсад гаргах төлөвлөгөөтэйгээ хамгийн ойрих. Тэгээ мөн одоо сая хэлсэн лавг очирч бас Netflix буюу дэлхийн хэмжээнд танигдаад яатсан лавг очрын шугамар гэдэг юм уу айгүйх гадаадаас энийг англи хэлтэй сабтаа олгоод ядаж энэний оронд үзүүлээч гэсэн нууц задлахад ингээд нэг тийм англи хэл рүү орчуулга буюу сабтайтл тавигдах ажил явагдаж байна. Одоо тэгээд ийм хэмжээний уран сайн кино бас олон улсын фестивалаар явд юм болоо. Ерөнхийдөө бидний өмнөх кинонууд одоо Нарны садан киногоо би аваад 2022 онд Канны наадам руу бас явж исэн. Тэр бол одоо наадмын чинь бол ер нь хоёр ангилж байгаа. Арилжааны тал руу нь яг уран бүтээл цэвэр хардаг гэдэг юм уу. Кан бол яг цэвэр уран бүтээл байдаг. Тэрэн дээр хардаг. Тэрнээс яг нөгөө юу гэдэг мэрэгжлийн камер байсан байх биш те. Одоо сая 24 оны санжийн Канны наадам дээр гар утсаараа хийсэн нэг Франц найруулагчийн кино дебют болсон байлоо. Тийм гэхээр ингээд яг Кан бол яг мастерство гэдэг юм уу тэрийг л хараад байгаа юм л та. Тэгэхээр бид нар ерөөхдөө хит хитэн наадмууд руу киногоо аплай хийх гэл ерөөхдөө яригдж байна. Бас ажил явж л байгаа тий. Гэхдээ одоо нөгөө наадмууд ч бас их сонирхолтой. Би одоо өөрөө яг энэ чиглэлээр 5-6 жил баг энэ дээр ингээд ажилласан хүн юм байхад зарим кино наадмууд бол бүр кино театрт гараагүй байх хэвээр Монголдоо нээлттэй хийгээгүй байх гэд ингэн зарим нь эсрэгээрээ заавал тухайн улстай наадам одоо юу байгаа нээлттэй хийлцсэн тий премьер нь болцсон байх хэвээр гэдэг. Тэгээд тэрнээс уялдуулаад нэг хоёр наадам руу л одоогоор яг хүсэлтэд илгээчээ байж байгаа. Бүрээдийн өн тоон хулганы дор хүү төрч нэг нүдгээ хайрлаж хамгаалж байхын бэлэгдлийг зарилдсан хүрээс. Яагаад тал нутгаар минь хэрийн яваад байгааг чинь мэдэх хүсэл минь чинь эдл байна шүү. Зүрх сэтгэл минь тогтолж өөрт минь захирагдахгүй байхыг хайр гэдэг байх нэ. Учирхийн тэмдэгт өндөр нарс модныхоо дэргэд уулзъя. Тэр басхнаас яг одоо зүрх сэтгэлээ татаж ав. Умардын Бурят хүн чамд тарахгүй. Би эрхэдэг хайрлах болно. Дангина. Тэр хүүхдийг олж Лексикийхэнд ирүүлэх хэрэгтэй юм байна. Бабамчтай сайн бараарай. Миний хүүхэд хаана байна? Алтарган энд байхгүй. Юу бодож тийшээ очоод? Энэ Буратуудын агарлын үндэс би байх уу? Би байх уу? Дангина уран сайхны кино 1-р сарын 9-өөс бүх кино театруудаар. Кинон талаар гэдэг ер нь бол товчхон бас мэдээлэл өглөө. Долгион гэж продюсер өөрөө ямар хүн бэ? Тэр нь аягүй сонирхолтой үзэгчд ер нь бол дандаа уран бүтээлчдийг мэддэг арын албыг одоо хашиж байгаа хүмүүстэг бол аягүй сайн бас мэдхгүй байж магадгүй. Тэгэхээр долгион гэж хүн продюсер ер нь одоо мэрэгжил яг продюсероор одоо сурч ийсэн үү? Эсвэл бас одоо амьдралын одоо юугаараа туршлагаараа тэгээд бас ингэж продюсер болсон. За тэгээд ямар кинон дээр давхар ажилласан. Би өөрийгөө товчхон танилцуулж анх 2010
10 онд UBS телевизийн маркетингийн албанд менежер анх ажилд орж исэн. Тэгээ манай байгуулагч ерөөхдөө бизнесийн гэхээсээ илүү соён гээгэрүүлэх дөрөвдөх засаглал гэдэг үүднээсээ менежер хүн бүгдийг л хийдэг байх ёстой гэж маш их чадварт суралцсан. 2015 оноос ерөөхдөө яг киноныхаа продюсерын чиглэлээр бол ажиллаж ихээсэн. За одоо тэрнээс өмнөх хийсэн кинонууд маань бол 2010-11 онд хийсэн Зүрхэн Монголын анхны мюзикл Зүрхэнд гэрэлт хот гэдэг Мама Мия киноны орчин цагийн хувилбар байна. Мартагт шүүн намар гэдэг кинонуудын бол маркетингээр эхэлж дадлагдсан. Түүнээс хойш яг Говийн домог, Содора, Нарны садан, Бэрүүд одоо энэ Дангина гэдэг кинон дээр бол яг гүйцэтгэх продюсерийн статусаар ажиллаж явсан. За би өөрөө бол ерөөхдөө санхүү эдийн засгийн их сургуулийг мастер гэж ярьдаг. Бакалавра бол би худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд яг бизнесийн чиглэлээр төгссөн. Санхүүд бас бизнесийн удирдлагаар мастера хийсэн. Хүмүүнлэгийн их сургуулийг орой ангаар англи хэлний орчуулагч багш юугаар хийсэн. Ер нь академический боловсролгийн үйлдэл тийм байна. За тэгээд UBS-д олон жил ажиллаж байна. За тэгээд Дангина киноны дараа хэд гоё нэг нууц моц байна уу? Гоё шинэ кино ерөөхдөө юу байгаа да. Бид нар хэрвээ манай үзэгчид бол ер нь сайн санаж байгаа бах. Саяхан боловч бас 4-5 жил өнгөрсөн байна. Бэрүүд гээд киног олон англи телевизийн сериалыг хийж байсан. Тэрний одоо эсрэг Хүргэд гээд олон англи 21 киноны зохиол хамгийн ойрын төлөвлөгөө бол тэр байна. Тэгээд Алстаа гэх юм бол бас санхүү мөнгөний асуудлаас бас нэлээд хамаарж байгаа. Мөнх хаан гэд нэлээд томоохон төслийг хөтлөх гээд ярьж байгаа. За гадаад за одоо Оросд ингээд үзэгчд ингээд хүлээж авах би бол тэгж бодож байна. Мэдээж тавг очир байгаа болохоор бас тэр шугамар нь хүмүүст үзэгчд илүү бас татагдах байх. Тэрэнд нь бас итгэлтэй байна. Ямар ч байсан манай нэвтрүүлэгт ирсэнд маш их баярлалаа. Цаг гаргасанд баярлалаа. Тэгээд кинонд нь амжилт төсөө олон улсын фестивалд нь оролцох нь бол дандаа өндөр шагналууд нь аваарай гэж гисмээр одоо Мишель маань оролцсон байгаа тий. За тэгээд тавг очроо оролцсон. За өөр ингээд бас нууцуд бас задарч магадгүй юм байна. Тэгэхээр хамаагүй их юм яахгүйгээр кинон дээр үзэгч та охин киногоо сайн үзээд тэгээд зүйлд нь гоё дүгнэлт гоё одоо сэтгэлүүдэд хуваалцаа гэж хэлмээр байна. За тэгээд продюсер Долгионд маш их баярлалаа. Хэрэм үзэгчтэй тэгээд энэхүү хүрээнд нээлттэй ярилцлага өндөрлөж байна. Төгсөл та гоё нэг үг хэлээч. За Iced Global телевизийг үзэж байгаа орон даяар, дэлхийд даяар үзэж байгаа нийт үзэгчтэй хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд мөн Iced Global телевизийнханда урлагийн өндөр амжилтыг хүсье. Үргэлж Янжинлан бурхан маань эвэж дөрөвдөх засаглалтаа тэргүүлэгч байгаарай гэж өрөөе да. За баярлаа. Хэрэм үзэгчтэй дахин зөвшөөрөл танилцуулъя. Кино продюсер Долгион. За тэгээд та охинд хамт хөтлөгч мөнх баяр байлаа. Баярлалаа. Баяртай дараагийн нэвтрүүлгээр түр баяр та.